Төрийн байгууллага сэргээгт эрчим хүч ашиглаад эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж байгаа бодит жишээг одоо харуулъя. Эрчим хүчний зохицуулах хороо 30 кВт-ийн хүчин чадалтай энэ нарны их үүсвэрийг өнгөрсөн 2020 онд ашиглалтанд оруулсан. Ингэснээр цахилгааны хэрэглээнийхээ 60%-ийг хэмнэж чадсан байна. Өөрөөр хэлэх юм бол эднийх жилдээ 10 сая төгрөгийг цахилгааны төлбөртөө төлдөг байсан бол үүнийхээ 6 саяыг нь хэмнэж чадсан байна. Жилийн манай зохицуулах хорооны хэрэглээ нэг 63-4 мянган кВт-цаг байдаг. Төвлөрсөн одоо системээс 60% бага цахилгаан эрчим хүчийг авч хэрэглэж байна гэж ойлгож байна. Хэрэглээнийхээ 50-аас 60%-ийг сэргээгтгэрээ хангана гэдэг бол эргээд одоо байгаль орчинд ээлтэй. За хоёрдугаарт бол эн чинь төрийн байгууллагын имиж болж өөрчлөж байна. Эрчим хүчний зохицуулах хороо сэргээгт эрчим хүчний их үүсвэртэй болоход нийт 200 сая төгрөг зарцуулжээ. Хэдийн өртөг зардал нь өндөрч гэлээ томоохон аж ахуйн нэгжүүд урт хугацаанд өртгөө нөхөх бүрэн боломжтойг хэлж байлаа. 5 жилийн дараа гэхэд бол бараг одоо 100 сая төгрөг болоод өртөг нь бол 50% буурах бүрэн боломжтой. Төсвөөс одоо тодорхой зардлаас санхүүжүүлдэг ийм одоо байгууллагууд бол их байна л та. Тэгэхээр байгууллагуудын тухайд хэрэглээнийхээ тодорхой сэргээгт хүчээр хангана гэдэг бол за нэгдүгээрт бол төсөв төрх ачааллыг бууруулах энэ бүрэн боломжтой гэж бол харж байгаа. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт хувьцаат компаниас гаргасан судалгаагаар жишээ авахад нийслэлийн хэмжээнд ажилладаг төрийн байгууллагууд 1 сард 7-8 тэрбум төгрөгийг цахилгааны төлбөртөө зарцуулж байна. Тухайлбал өнгөрсөн 11-р сард л ихэд 8.3 тэрбум төгрөгөөр эрчим хүч худалдан авчээ. Судалгаагаар бол одоо нийт одоо яг бодит хэрэглээний тийм ээ нэг 10-аас 15 орчим хувь бол одоо яг иймэрхүү өөрсдөө хэмнэж болохоос одоо ийм хэрэглээнд одоо илүү төлбөртүүлсэн юм байдаг. Тийм болохоор одоо хэмнэх бүрэн боломжтой байгууллагууд бол өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад нийслэл цахилгаан эрчим хүчний хэрэглээ 20%-аар нэмэгдсэн байна. Цаашдаач цахилгааны хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас төрийн байгууллагууд ухаалаг шийдэл гаргаж урсгал зардлаа хэмнэхийг эрчим хүчний салбарынхан уриалж байна.